нодогжийн ариун тарай гэдэг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хүчирхийлэл эсрэг үндэсний төв төрийн бусын олонний захирлаар ажилладаг. Монгол хааны зорилго нь хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн урт хугацааны үр нөлөөг нотлох баримттай бүрдүүлж нөхөн сэргийлэх үйлчилгээний шийдвэр тогтолцоодыг судлан Монголд хамгийн тохиромжтой урт хугацаатай нөхөн сэргээх нийгэм шийдвэрлэх үйлчилгээний дагаврыг боловсруулахад оршиж байна. Монгол улсын засгийн газар хүүхдийн эрхийг хангах, ялангуяа гендер суурьсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах тал дээр хангалтгүй ажиллаж байна. Мөн төрийн зүгээс зөвхөн гэмт хэрэгтнийг шийдэхэд анхаарч охирогчдыг дахин гэмтээр нөхцөлийг бүрдүүлж эцэст нь биднийг хүчирхийллийн үр дагавартай дангаар нь үлдээж байна. Иймээс манай судалгаа нь Монгол улсад нөхөн сэргээх үйлчилгээний талаарх охирогчдын мэдлэг, эдгээр үйлчилгээний хүртээмж, олдоц, тогтвортой байдал, үр нөлөөнд шинжилгээ хийж судлах болно. Энэхүү төслөөр дамжуулан бид ёс зүйтэй, хүмүүнлэг, хүний эрхийг цуурсан охирогч төвтэй хандлагатай нөхөн сэргээх нийгэм сүүлэх үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.